Энэ нуур газар дагавар оюун нууртайгаа холбоотой гэж нутгийнхан таамагладаг. Үгүй ч байж магадгүй, яагаад гэвэл энэ нуур хөх өнгөтэй, нөгөө нуур нь ногоон өнгөтэй. Хэрвээ энэ нуур хоорондоо холбоотой байсан болохоор адилхан өнгөтэй баймаар юм гэж би бас бодож байна. Нэг дор нэг газар нэгэн зэрэг үүссэн оюун намин нуур яагаад өөр өнгөтэй байгаа юм бэ гэдэг асуулт бол бий. Гэхдээ энэ асуултанд хариулах судалгаа нотлохоо одоогоор алга. Тийм судалгаач хийгээгүй байна. Уг нь ус улаан шар зэрэг урт долгионтой гэрлийг шингээж богинохон долгионтой хөх гэрлийг ойлгоод буцааж цацруулдаг. Үүний нөлөөгөөр нуур хөхөрч харагддаг. Гэхдээ хөвсгөл шиг гүн тов тунгалаг устай нуур л хөх байдаг. Ус гүн байх тусам урт долгионтой бүх гэрэл усанд шингээд хамгийн богино долгионтой гэрэл хөх гэрэл нь ойдог. Намин нуур 14 м. Тэр хөвсгөл нуур шиг тийм айхтар гүн биш. Үүгээр бол 14 м гүнтэй намин нуур нь биш 25 м илүү гүн оюун нуур нь хөх өнгөтэй харагдмаар. Гэтэл энд бол эсрэгээрээ байгаад байгаа. Тэгвэл ус хөх өнгөтэй харагддаг нэг шалтгаан байдаг. Мөслөгөөс гаралтай газар хөдлөхөд ууланд үүссэн нуурын усанд нүдэнд харагдахгүй тоосонцор байдгийг судлаачид тогтоосон байдаг. Тэр тоосонцор дээр нарны гэрэл ойгоод усыг хөх өнгөтэй харагдуулдаг. Үүнийг шинжлэх ухаанд релен сарнилт гэж нэрлэдэг. Намин нуур хөх өнгөтэй байгаа нь ийм релен сарнилттай холбоотой байж магадгүй. Ягаад гэвэл энэ нуур чинь өөрөө уулын дунд газар хөдлөлтөөр үүссэн 2638 м өндөрт байгаа нуур шүү дээ. Ийм хэцүү замаар хад тулж явдаг. Хаднаас хад дамжаад. Гэхдээ энэ хадны замын хин нэг зассан байна. Яг хүмүүс явдаг хэсгийг ингээд ногоон бодлоор тэмдэг тавьсан. Тэгээд чулуунуудын жоохон ингээд засаад хүү явах боломжтой болгоцсон. Тэр ногоон тэмдэг нь тэр ингээд энэ ногоон тэмдгээ дагаад явна. Тэгээд яг ингээд замаа дагаад явах юм бол энэ тэмдгийг дагаад явах юм бол замын чулуунууд нь арай тийм хавтгай чулуутай арай гიშгэх боломжтой болгоод засцсан байлээ. Одоо энэ өөдөөс Израильчид бас ирж байна. Оюун нуур маань тэр харагдаж байна. Тэртэй алсад доор жуулчны бааз маань байж байгаа. За оюун нуур руугаа буцаад ирлээ. Намин нуураа орчоод оюун намин нуур хоорондоо 650 м зайтай гэж байгаа гэсэн мөртлөө 650 м зай нь ийм асга. Үнэхээр хэцүү. Сайн гуталтай хумсаа аваад ирээрээ. Гутлаа сайн авах хэрэгтэй. Сайн гутал сонгох хэрэгтэй. Нэмгэн хувцастай байхгүй бол маш их халууцсан. Энэ асганд явах бэлтгэл бас хийх хэрэгтэй. Даралттай, зүрх муутай, хөл муутай хүмүүс бол ийшээ явж чадахгүй. Доор хүмүүс оюун нууран дээр очсон байж гин. Бид нар намин нууран дээр очиод одоо ингээд доошлоод бууж байна. Энэ ногооноор хатан дээр зурцсан сум зурцсан байгааг та бүхэн харж байгаа. Энэ ногоон бол аялагчдад зориулаад ингээд замын заасан тэмдэг. Тэгээ энэ тэмдгийнхаа дагуу ингээд замын засцсан. Энэ тэмдгийн дагуу явах юм бол чулуунууд нь арай ингээд хавтгай. Бусад газраар нь явснаас арай л дээр асар нурах нь гайгүй юм байна. Тийм учраас ийшээ ирэх хүмүүс заавал энэ тэмдгээ дагаж яваарай. Тэгээ доороос бас жуулчны баацаас хөтөж аваарай. Хөтөж бол 50 мянган төгрөгөөр энэ хүртэл явж өгч байсан. Морь авч болно. Морь нь энэ нууран дээр бол ирдэггүй. Нуураас доошоо бүр тийшээ нэг асга байгаа. Тэр асганы доор морь үлддэг. Одоо жуулчны баазаас тэр асга хүртэл 5 км мориор яваад морио үлдээгээд энэ нуур хүртлээ оюун нуур хүртэл 2 км алхах нь маш хэцүү замаар алхахад ирнэ. Тэгээ оюун нуураасаа буцаад намин нуур хүртлээ ийм хэцүү асган дундуур 650 м явнаа гэсэн үг. Тэгэл бид нар ингээд одоо буцаад явж байна. Гэтэ альва өксүр газар руу өксгөд бас хүн уучраа олоод ингээд 4 хөллөч болтгоо өксчдөг. Харин буцаад уруудна гэдэг бол маш бэрх байдаг. Тэгээ хамгийн бэрх замаа буцаага тулж байна битэд.